сайн уу? Бид хоёр High Rocks гэдэг юмныхаа тэмцээнд явах гэж байна. Манай нөхөр энэ бичлэгээр High Rocks гэж юу болох талаар ба манай нөхрийн оролцсон анхны High Rocks-ын тэмцээний талаар хүргэх болно. High Rocks нь 8 төрлийн фитнесийн дасгалыг дундаа 1 км гүйлттэй хослуулж хийдэг. Тэсвэр төвчээр, хатуу жил, хүч чадал, хурд, сэтгэл зүйн шанцыг сорьсон юм тэмцээн байгаа. Дэлхийн томоохон хотуудаар жилд хэд удаа зохиогддог, олонд алдартай болж байгаа спортын арга хэмжээ. Саяхан Улаанбаатарт марафон болдог өдөр болсон доо. За яг тэр өдөрт Бангкок хотод 2 өдөр үргэлжилсэн High Rocks-ын тэмцээнд манай нөхөр оролцсон. Ер нь бүр он гарснаас хойш л бэлтгэл гүйлт гэл чухам завгүй хүн л байсан. Талиандд ирэхээс өмнө би нөхрийнхөө жин санаа зовдогч эмзэг сэдвэнгээд хөндөж ирдэггүй бол гадуур холлохгүй бах тал дээр л анхаарахаас өөргүй байсан л да. Харин одоо биеийн жин нь бараг л надтай адилхан эрч хүч дүүрэн болсон байна. Нөхөр маань одоогор нэг ч удаа хуваарьт бэлтгэлээ таслаагүй, хоцроогүй, чухам сахлаг баттай хүн. Дараагийн High Rocks-ын тэмцээн Хонконг зулах юм байна. Ойрхон юм чинь явчихад ирэх ухааны болцсон л явж байна. Миний зуны амралт тэр болгоч гэх шиг. Чи ядрахгүй дуртай үйл тэгээл тэгтэл түүнд бас бэлтгэл хэрэгтэй гэдгийг би бодсонгүй хариултаа хэлчих. За энэ чинь чухам яг ямар дасгалтай яг яадаг тэмцээн болохыг харцгаая. Наслын ангиллал байхгүй ч гэсэн эрэгтэй эмэгтэй багийн холимог мэрэгжлийн анхан шатны тэмцээн гэж болдог юм байна. Миний ойлгосноор олон улсын зэрэглэлтийн тэмцээний зохион байгуулалтыг одоо би энд яриад жаах вэ. Гараанаас гараад эхний километр за эхний дасгал 1000 м ски буюу цан татах. Дараагийн 2 дахь километр гүйлт sled push буюу чарга төрөлт миний хэрэлтэй. Минийх бол одоо төмөр төрөлт юм уу? 50 м газар 150 кг төрнө. За 3 дахь километрийн гүйлт арай өөр төмөрөө 50 м-т чирнэ. За sled pull гэж нэрлэдэг. 4 дахь километрийн гүйлт. За одоо яг 4 дахь дасгал нь болохоор burpee road jump буюу үсрээд ингээ хөвтөх. Хөвтөхдөө заавал гидсээ цэжин шалан дээр хүрэх ёстой юм билэ. Ингээд 80 м яв. Дасгал бүрийн гүйцэтгэлийг хянагчид буруу дутуух хийвэл тооцохгүй дахиулж хийлгэнэ. За би одоо 5 дасгал 5 дахь километр дасгал нь rowing. Энийг одоо монголоор юу гэх вэ? Нэг төрлийн таталт юм уу? За 1000 м татнаа. 6 дахь километр farmer's carry. 200 м-т нэг талдаа 24 кг, нийт 48 кг. Чин туухай бариад 200 м-т алхнаа. 7 дахь километрийн гүйлт lunges. 20 кг ачааг дурундаа хийгээд 100 м газарт хайчин суулт. 8 дахь километр буюу хамгийн сүүлчийн дасгал, хамгийн сүүлчийн километр wall balls буюу ханы бөмбөг. Гэхүү 100 удаа 6 кг бөмбөгийг дээр байршуулсан мэдрэгчтэй төхөөрөмжөнд хүртэл шиднэ. Тэгээд доошоо сууна. За уг нь ингээд л дуусч байгаа юм л да. Хэлэхэд их амархан. Нөхөр маань цаг 40 минутанд дуусгах зорилготой орсон. Цаг 32 минутанд дуусгасан. Харин бичлэгээ үзчихэд энд алдсан байна. Энийг ингэж бага хугацаанд хийж болох байсан байна. Дараагийн тэмцээн Хонконгд болох нь явъя гэнэ. Намайг энэ бичлэгийг эдлээд оруулаад суусаар итэл манай нөхөр айл дээр дараагийн 2 Rocks-той бүртгүүлээд нийслэг зочин бодлоо захиалж гасан байлээ. Энэ тэмцээний хамгийн богино хугацаанд дуусгасан хүн болохоор 2023 онд Стокгольм хотод 53 минут 22 секундэд эрчүүдийн про буюу одоо мэрэгжлийн агсан түвшний ангиллалт хийж дуусгасан юм байна. За про нь болохоор нөө төрж төлөвтэй юмных нь жин хэмжээнээр илүү байдаг юм байна лээ. Ямар ч тач дасгалаа дуустал хийх зорилготой гэж бодож байсан хүн дараагийн тэмцээн болчихсон явж байна да. Би ч бас олон спорт хувцастай чирэг биетэй хөгшин залуу хүмүүс хараад ядаж гүүх урам зориг илүү орсон. Тэнд бас Монгол төрийн талбайтай нэг хос
тэмцээнд орсныг манай нөхөр харсан байлээ. Би харсан бол дэмжихгүй юу. Тэгээд бас манай нөхрийн ажлын газрын зөндөө олон хүмүүс тэнд бас оролцож тэмцээнд орсон байлээ. Эмэгтэйчүүд нь яаж ийм их төмрийг төрж чирж ингэж явдаг байна. Би л авч чадахгүй байна гэд бодож исэн чинь ойрхон амьдардаг нэг жил хагас өмнө төрсөн нэг найз маань аюу хурдан амар гоё жижигхэн болцсон байхгүй юу? Жижигхэн туранхай эмэгтэй. Тэгсэн чинь тэр эмэгтэй энэ амар төмрийг түлхэж төрцөн явж байсан. Тэгэхээр вау би бас чадхал юм байна. Энэ жижигхэн эмэгтэй болоод байхад гэж бас бодсоо. Hyrox гэж иймэрхүү юм байдаг юм байна. Саяхан би нэг Facebook-ийнхаа найз дээрээс Hyrox Улаанбаатар гэсэн юм харсан. Гэхдээ Hyrox-ийн яг албан ёсны сайтн дээр бол тийм юм бол байгаагүй. Гэхдээ Улаанбаатарчууд ч гэсэн Hyrox гэж юу нэг одоо мэдээж эхэлж байгаа юм шиг байна. Миний хувьд бол энэ маш шинэ зүйл. Манай нөхөр нэг мэдсэн чинь л мэдчихсэн. Тэгээд би бас дагаад мэдсээ. За бичлэг таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.